자꾸 속아 정분도 박타볼 승옥을 샷다지고 임일대 밥을 오늘은 누구 저서 중요한 나 저중 욕린 살을 차린 층 보스노 어떠한데 너는 너유 같아요 간다도 가다도 Зия. Хей. Гэт маань видео гарсан өөрчлөлтийг Зия, ажилласаа орж ирсэн. За нэг тиймэрхүү. Тэгээд одоо 10 болж байгаа заяа. Тэгэл шууд орж ирээл шууд орлогоор дэмүү гэл бодсон ч үлсөөд байсан. Тэг ямартай ч нүрээ бүр ингээд гяс цэвэрлээд тэгээ бараг тутал цэвэрлсэн баг заяа. Ямар ч хэлээс ингээд бодгаа цэвэрлэхгүй л ингээд амар хүнд өргөд идэг заяа. Нэг тийм одоо яг юугаар хэлэх юм бол нэг тийм хувцас тайлаагүй юм шиг зүзээ хувцастай байгаад байгаа шиг мэдхгүй заяа. Тэгээ ямар ч яс нүрээ цэвэрлсэн. Тэгээд би гой минь чансан. Чи ганцаараа амьдарч байгаа тэгээд ийм юм дээр л гарах юм да. Чи хар шин гой мэдэж ийн гэж хинч сэхгүй штэ тий. Тэгээд би кимчи ер нь нэг тэгэж өөрөө идээд идэггүй байхгүй юу? Гэсэн чи сая ягаад чи нэг тийм кимчи идмээр санагдаад энийг авчлаа. Тэгээд идсэн чи идэгдэж гин үгүй. Тэнтэй. Тэрэг үнхээр л идмээр байгаа юм шиг байна. Тэгээд ундаа. Тэгээ одоо би сайн нөө бичлэг хийхэд тэр гэрлээ асууж одоо би тэр гэрлийг унтраагаад тэгээ яг юм уу үзэнгээ За тэрийг л хийх гэж бичлэг хийсэн. улам бүр аз За ажил дээр ярьсан. Тэгээд ажил руугаа орохоос өмнө уух юм аваад тэгээд жимс авсан байгаа дэлгүүрээс тэгээ одоо хувцас салъя. Тэгээ ажилд орцгоё доо. Сая бол 50-тай яваа. 50-тай байсан. Ирсэн байгаа. Дээрхний үсэн янзлжээ. За, одоо гинт орж ирсэн. Бид нэр зэтгэндээ болоод яасан гэсэн чинь сая ингээд урд нэг 3 хүн ер нь л өөртөө ингээд хогоо хийж байгаа. Тэгээд яг хогийн сав унгац юм шиг байсан юу. Гэсэн чинь нөгөө хогийн сав нугууд бүх огтоо уурсан. Тэгээд тэрнгээр нэг хог байнгут нөгөө хүмүүс чинь ингээд цацаага хийж байгаа байхгүй. Тэгээд би хавчсан надад сонсон. Өчигдөө гэж бодчих тэр хүмүүсээ хурдан алхасан. Тэгээд за одоо явахтай гэж бодоод алхажсэн чинь яг гэрлэх хондог ер нь хүүцэж таараад тэгээд өгөөс хэлсэн чинь наа гүцэлсэн гэж бодчих. Тийм доктор яг 2 хон ширхэг хэрэгтэй байгаа юм цөөхөн байгаа заа. Гэсэн чи ингээд гүцэлсэн тагсан. Яа цаастай. Зия. Арт ингээд банштай цай чанагч байгаа. Тэгээд би сая дэлгүүр гараад сүү. Тэгээд банш. Тэгээд будаа хийх юм уу гэж бодоод. Будаас байгаа. Энэ банштай цагаа идчихээ. Тэгээд ямар ч гэсэн ихийг хийж агаад өдөр аваа явчихъя. Тэгээ оройны хоол нь болохоор кимчитэй хуурах ч юм уу хийгээд бас аваа явчихъя гэж бодоод байна. Би дүүгээсээ ингээд камерныхаа хөлийг аваагүй байгаа. Тэгээд камера хаан байдлуулах авсан мэдгүй.
Тэгээд мэдээж хэрэг дээрээс нь жахан бос. Мэдээгүй бос. Бас камера энэ байрлуулад бас бичиж ивэл зүгээр юм тий. Нөгөө нэг арталтаа зүгээр шууд юм бэлтан дээр наалцдаг зүгээр юм ирзэн байгаад байсан шүү дээ. Ингээ сүүлээд амар хөрхөө яваадсан да. Тийм ирзэн бас авъя. Тэр нэг бас таалагдаад байгаа. За энэ ч биш юм байна. Тэгээд хоолундаа тэгэд бэлдээ да. Өдөр 12-оос гэрээсээ гараад тэгээд ажил руугаа явна. Сүүлийн үед яг энэнгээр ингээд юм гараад байгаа. Би бодогтой бол онддггүй тэгээд ямар ч хийсэн дутууч хамаагүй ямар ч хийсэн цэвэрлэл байгаа. Тэгээд нэг юунууд нь болохгүй л ах шиг байна. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд маань жахан төрөлжиж олон боллоогүй байгаа болохоор ингээд нэг ганц хоёр хоног зүйлийг ашиглаад байгаа болохоор тэгж байгаа. Тэгээ нөгөө нэг талаараа унтдаг болохоор энэ талын сормоос маань ер нь бүгдээр унтсан. Тэгээ энэ тал жоох үлдсэн. Тэгээл одоо холын замд явна. Дугууныхаа хиймийг шалгасан юм уу? Шалгацсан. Дөрөв дугууны хий дөрүүлээ сайхан таарсан байлээ. Харин запастайгаа хагарахаа хийггүй байгаа. Гол дээр запас дугуй чи хийтэй байх ёстой үсттэй. Өө тэгвэл запастайгаагаа хийлээ дөрөв дугууныхаа хийг гаргачихгүй. хаалт арай амжихгүй байгаа. Тэгэл яг нэг будаах шагаал авчрал. Би шууд ийм юунд аяган тэгээд юм хүүхэд ялгаар ханд ингээд шавлаад аваад ирсэн. Өчтөр хүнд өдрөө хоолт авчиж өгөөд тэгээ өөрийнхөө хоолны цавыг аваагаа байхгүй. Нэг амархуу Эрэ PS гээд пицца хат дээр ингээд юугаа пицца захирлах гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь ингээд надад ингээд бэлэн ингээд 40 байгаа зөө. Тэгээд тэгсэн чинь захиалаа гэсэн чинь 42 ног гэсэн. Тэгэхээр би ингээд 2 ногийг хаанаас болохгүй гээд тэгэл ээж рүү бичиж цэн дээр бичиж тэгээд олгочихсон байхгүй юу? Тэгэл би ингээд 2000 гэрэх гэж олцоод тэгээд дахиад захиалах уу гэсэн чинь 44 мянга болсон. Тэгсэн чинь нөгөө нэг авч явахаар бодлоо тэгээд нэмэгддэг гэж. Яа бүр иймэр тэнийг тэгээд сууж ажил дээр яг ингээд бүх юм за окей болчлаа гэж гарч ирээл яг гарах гэсэн чи нэг локерто гэрэн дэлхүүрээ ингээд шууд зоогоод үлдээцний санаад авлаа штт. Тэрийг үл шууд ингээд мартаал явах гэж байна. Тэгээ очиод гэртээ очино. Бодо буцъя гэж мэгээд буцаж ирэхээр юм болох чинь яг. За сайн байцгаана уу эрхэм хүндэт телевиз үзэгчдээ. За би Нарантуул заахын хой талын тонгоо дэх нөх буюу Мангасан ям наригчин ган зэрэг байна. За тэгээд би энэ нэвтрүүлгэнд орсноос хойш арих гэдэг юм уухай байсан. Та бүхэн намайг дэмжээрэй. Миний хувийн дугаар 2 4 7. Хөлдөөгч үзгээд тэгээ ирсэн байна. Энэ өмнөд нь ямар харагдаж байна. Шууд ингээ 3 4 сая маяг харагдаад байгаа. Тэгээ ямар ч байсан амар боломжтой үнэтэй. Тэгээ яг ихний хэлжинд бол яг үнэндээ юу яахгүй шүү дээ. Энэ тийм томыг авахгүй яг өөрийнхөө хэрэглээнд тааруулаад яг хөлдөөгч минь байгаа юм шиг. Тэгээ ямар том юм бэ? Би ингээд арай жижигнийг хайгаад байгаа байхгүй юу? Ер нь юм том байх ерөөсөө шаардлага байхгүй. Тэгсэн чинь энэ болохоор ер нь нэлээд том байна. Би намайг хүлэнгээ юу яагаад? Банк орц типээс солиулаад тэгээ уул нь орой кино үзчихсэн. Тэгээ дараагийн 3 дахь үзэхэр болчихсон. За тэгээд солиосон чинь нэг 140 мянган төгрөг болсон заяа. Тэгээ байжсэн чинь би энийг хараа. Би Нарантуулаараад тэгээ комисс орсон чинь
Яа, бүрээр хөөх юм даасан заяа. Тэгээ энийг болохоор би бодохгүй нэг ер нь миний хувцснууд гэдэг нэг юм бичлэг хийх гэж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд миний энэ хайртай хувцсан гэсэн чим айлсэл зүгээр зарим нэг хувцсныхаа түүхийг ярьж мариад ч юм уу. Тэгээ тиймэрхүү хувцас үзүүлж байгаа. Гэхдээ яг ингээд би яг энэ торонд байгаа бүгдийг ингээд та нарт харуулад тэгээд тэгсэн ингээд ярьж өгье заяа. Яа, бүр эдгээр үнэхээр хайр за. Би бүр сая ингээд үнэнгээл хэлээ. Ани би өөрөө кино үзэн би ерөөсөө ингээд юуг ин одоо ингээд надад ер нь бүгдөө таалагдаад байгаа байхгүй ингээд миний сонгосон юмнууд. Гэхдээ би ингээд талыг авъя гэж тэгсэн чинь сүүлрүүгээ нөгөөч та зүгээр авмаа гэж мэгээд тэгээ ямар ч байсан авалцаж өгүүлсэн байгаа. Тэгээд амар хөөрхөн юмнууд авсан. Тэгээд нөгөө нэг хүнчин нэг тийм гоё юм олдог доо. Тэгээд хамгийн инээдтэй нь чи комиссент амар хямдхан байгаа штэ. Үнэхээр хямдхан заяа. Бүр зүгээр та дуулах гэдэл ингээд зүгээр нэг джинс 5500 за. Тэрийг ингээд та нар 5500 гэж хизээч харахааргүй джинсаа. Энэ миний өчигдрийн нөгөө нэг 5500-аар 5600 ч үлээ гисэн. Гэхдээ яг тэр их ч надад аниганд 5000-аар ав гэж төгсөн юм байхгүй юу? За тэгээ гэтээ би одоо ингэ хэлсэн чи та нар харах нь шүү дээ 5500 гэдэг. За тэгэхээр ямар тач бүр ингээд амар хөөрхөн юмнууд долоод авчлаа. Тэгэл комисс руу орох юм бол чи зүгээр ингээ өнгийн хэсгээр нь харахгүйгээр өөжүү 50 сайхан тэ хамцаа шамбалж агаад ухах хэрэгтэй байдаг. Тэгэх юм бол чи ингэж юм болохлоо. За ямар тач тийм юм болсон. Тэгээд би уулын энэ тортой ямыг зүгээр юу яачаа гэж бодсон. Гэрлүүгээ авч тавьчаад буцаж эргэж ирээд тэгэл жахан тийгэж бодсон чинь боли. Зүгээр нэг мөсөн нэг явдлаараа л болъё. Одоо шууд зүгээр энэ тортой юмтай ч хамаагүй зүгээр намайг хүлээж агаад тэгээ шууд хөргөгчөө юу ячаад захиалчаад тэгээд харъя. Яа, хар цайхааны шиг морцой богдсон шиг гэдэг шүү дээ. Тэгэхээр би сая юу ячлаа, хар цай чанчлаа. Яг бас уусуухаар нэг тийм орчихгүй. Тэгээд ойрдоо бас бодоод байсан чинь юм сүрхий ундаасгийн те ундаа уугаад исэн байна. Тэгээд ер нь л тийм шүү дээ. Чи шүү дээ. Би энийхээ үг солих хэрэгтэй байна да. Однооч ирээд тэгээд энийг надад өгөхгүй юу? Ирээд явах та. Би одоо цагийн хийж юм л да. 2 hours later. Тэгвэл 25 оны 4 сарын 20 өнөөдөр 25 он жив. Тэгээд энд болохоор зүгээр л тийм нөхцөлд тэдэн градус ер нь хадгална л гэснээс биш тэдний хугацаанд хадгална гэсэн юм байхгүй юм. Ганцаараа болохоор ингээд одоо талх авал ингээд том талх авч чадахгүй зэ нэг иймэрхүү жижигхэн аваад хийж байгаа л нэгтэй зүгээр юм. Гэхдээ би энэ өнөө задарсан болохоор одоо
Ер нь хатчихлаа тэгээд би бас дуусгах чадахгүй л байна. Өчтөр амралтын өдрөөрөө юу хийсэн бэ гэвэл орондоо хитж байгаа л тэгээд өглөө босоод хөргөчний ирэлт гараад тэгээд намайг сургууль дээр нь хүлээж аваад тэгээд 4:30-аас тарахаар нь хамт яваад очиж юу хийжээл сонгочоод тэгээд буцаал алхаал ирээл тэгээд орой туцаа бас юм байна. Тэгээд 12 бараг төгссөн баха тэгээд унтсан байдаг. Би санхүүгийн нөгөө тооцоог ер нь биччихсэн шүү дээ. Ер нь намайг мэдчихэж байгаа л тэгээд тэрийгээ болохоор одооноос би нэг юу яа гэж бодож байгаа. 14 хоногоор тэгж бичээ гэж бодож байгаа. Өнөөдөр 15 тэгэхээр өчтөр бичсэн байхгүй юу? Тэрийг танаас харуулъя. Тэгээд яг ингээд 14 хоногоор гаргаад тэгээ 15 тэгээ сарын хамгийн сүүлчийн өдөр 30 ч гэдэм үү 31 ч гэдэм үү тэр өдрүүдэд яг ингээд бичээ гэж бодсон. Тэгээ яг тэгвэл арай цомхон юм амар толгойгочлохгүй тэгээ бас мартаж санахгүй байх гэж бодож байна. Энэ болохоор ингээд би бүх одоо энэ одоо хитнээс ихсэн юм битээ ямар ч байсан энэ юунд байранд нүүж орж ирээд тэгэл тэрнээс хойшхол бүх юу байх. Баримтууд байгаа. Зүгээр ингээд би баримтуудаа ингээд юу яцсан байгаа. Бүгдийг хатгацсан болохоор ингээд зэгцлээд тэгээд наачсан байгаа. Дараа нь болохоор би энд ингээд юунуудаа бичсэн байгаа. За одоо хинт мөнгө өгөхийн тэгвэл тэр нь амар сүртэй гэж зэ буцаан олгох мөнгө гэж өгсөн. Тэгэнгүүтээ ингээд ажлын орлого гэж юугаа типнүүдэд бичсэн байна. Тэг ямар ч гэсэн одоо яг одоогоор ярих юм бол 5 сарын 1-ээс 5 сарын 14 хүртэл ямар ч байсан санхүүд маань яг ямар төрлийн орлого орж ирсэн, зарлага гарсан, тэгэнгүүтээ ямар төрлийн шилжүүлгүүд хийсэн гэх мэтийн одоо зүйлсүүд ингээд бичигдэнэ гэсэн. Тэгээд нэмэлтээр гэх юм бол сар болгоныхоо 15, тэгээд сар болгоныхоо хамгийн сүүлчийн өдрүүдэд юу гаргахгүй гэж бодсон. Ерөөсөө тийм зарлага гаргахгүй. Одоо жишээлбэл өнөөдөр бол 15, тийм болохоор би өнөөдөр бүр нэг төвөрнөж зарлага гаргахгүй байх хэвээр нөгөө тийм төгжиж байгаа юм уу да. Тэгэж бодсон байгаа. Энэхтэй айгу болох хаа. Бүтэмжтэй болох юм шиг санагдаж байна. Өмнө нь би шууд сараар нь ингээд төлөвлөж үзчихсэн. Ер нь нэлээ хэсэг. Тэгээ бас 7 хоногор нь яг ингээд завдраагаа явж үзчихсэн. Би бүр өдрөөр нь хүртэл гаргаж үзчихсэн. Тэгээ бүр яг ингээд тэр өдөрт яасан хийснээ бичэл байг тэгдэг гэсэн. Хамгийн 7 хоног гоо яхав да болно л доо. Яг бүтэн сайн ойроо олгон суугаал. Гэтэ 14 хоногийн үлдэлт болж байгаагүй. Тэгээд өнөөдөр хөргөгч ирнэ. Тийм ээ. Тэгээд хөргөгчөө ирэхээр жахан тий баярлаж хөөрч үзүүлээ. Тэгээд би Баттарчд төлхөр үлдээсэн байгаа. Үлдээсэн ч байхад өчтөр орой ирж авсан юм. Тэгсэн чи доор нэг хүн Баттарч гэж хэмбэ гэдээ ороод ирэв дээ. Тэгээд зориг гэж хэмбэ гэж хараад ирсэн. Тэгээд өчтөр ирж чад орж төлхөр аваад явсан. Өнөөдөр яг нөгөө хүргэлтэнд хэдээс ирэхэд би мэдэхгүй байгаа болохоор ямар ч ясан. Одоо юу руу залгаад next руу залган гутаа Батаржин дугаарыг өгчээ. Тэгээд ямар ч ясан цаашаа зохицуулаад өнөөдөр авч явах. Миний ажил яг 20-д тарах болохоор яг хүргэлтийнх нь үед бол би гэртээ байж таарахгүй. Хомбо. За хоцлын манайхан. Би бүр амар ойрын хугацаанд маргааш ч юм уу ямар ч гэсэн 2-2 хоног дотроо би нөгөө хуцсныхаа яриадсан тэр бичлэгийг хийх ёстой.
Ягаад гэвэл өчтөр ер нь хоцноо давгаасан байгаа. Тийм болохоор бас ер нь тэгээд үзэлчмээрээ. Яг орой болохоор ингээд яг ачлаас орж ирэнгүүт надад орол харагдаж байгаа. Тэгэл яг тэрнээс өмнө за одоо ядаж нүрээ цэвэрлээ ингээд тэгээд. Гэтэ яг ингээд унтыг ингүүт цаа жоох юм үзье да. Ядаж нэг юм сонсъё доо гэдэг. Яа би бүр дээр ингээд нэг тарот мэрэг сонсож агаад ингээд нэг мэдсэн чи өглөө болсон байсан заяа. Тэгжсэн чинь тэр тарот мэрэгнийхээ миний ингээд сонгосон хэсэг айл үжээ явсан би бүхэлдээ ингээд зөндөө хэсэг сонссон. Тэгээд дата матагаа ч унтраач чадаагүй. Тэгээд ер нь бол ингээд шүлзээ гожлоод амтсан байсан. Тийм болохоор ер нь бол орой ингээд ямар ч энерггүй байгаа учраас тийм үерч үчтэй яг нэг тийм ядчил энэ гэсэн штэ энэ гэсэн штэ гэдэг тийм илүү сэтгэл хөдлөлттэй илүү ингээд тийм тайлбаруудтай ч юм уу тэгэж хийхин тулд би ингээд яг өглөө хийх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд одоо удахгүй ер нь 1000 хүрнэ штэ манайхаа. Тийм болохоор би ингээд 1000-аас цааш болохоор илүү ингээд нэг тийм хичээе да илүү ингээд жоохон ажил хэрэгэн болъё доо. Яг тэр нь шууд тийм биш ч гэсэн ядахнаа ингээд авч байгаа дурснууд эвлүүлж байгаа тэгээд яг цаг гаргаж байгаа нь хүртэл илүү жоохон юу яа да гэж бодсон. Хичээе да гэж бодсон. Сая за нэг сар гарны өмнөөс яг нөгөө тэр 30 бичлэг бас тагадаг яг тэр үед болохоор би зүгээр л ингээд үнхээр их цаг зарцуулаад ингээд бүр өөрийнхөө ингээд бүх зүйлийг болгоод ингээд хийсний дараа яг үндэ чи ингээд юу ч боцроо штэ. Тэгэл хин ч нэг дурсахгүй штэ, хин ч нэг санахгүй штэ. Тэнд гарч байгаа ингээд чамд дүрс болгоно нь ингээд чухал яагаад гэвэл энэ чинь бүр ингээд тэр олон урт бичлэгээс тасцж байгаад оруулж байгаа болохоор гэл тэгэж бодсон ч гэсэн за яг хий гэж бодоод тэг хийж байгаа байхгүй юу. Гэхдээ зүгээр яг ингээд өмнөшгөө яг ингээд хийхэ болчихсон байгаагаа анзаарсан. Ингээл яг дүрс хон авч байгаа юм. Гэхдээ ингээд яг өмнөшгөө тэгэж үнэхээр яг урт болох байхгүй юу. Одоо би яг ингээд яг энэ бичлэг орох яг энэ дүрснүүд болохоор нэлийн удаан юм шиг санагдсан. Ингээд би хитэн дүрснүүд аваад тэрийг ингээд эвлүүлэнгүүт ингээд 10 минут ч шиг бүгдийг ингээд нийлэлцэн маа штэ. Тэгсэн чинь миний ингээд өмнө бичээд тэгмэгтэй оруулаад янзлалтай дүрснүүд гэсэн чинь шууд ингээд 120 гараад 2 цаг гараад тэгдэгс байхгүй. Би тэгэл тэндээс шийд сонгож байгаа л тэгэнгүүтээ энэ талд нэг чи энийх нь орд ингэ чи энийх нь орд ингэ чи гэж тэгж боддог байсан. Тэгсэн чинь яг ингээд тэр яг нэг бичлэгний үеэс хойш заас тэгэл яг үндэ яг юу ч яриад байгаа харин цаг хугацаа гэж бодоод байгаа юм шиг санагдсан. Яг ингээд ил тэгж бодохгүй байгаа ч гэсэн яг цаанаасаа нэг тийм зүйл төрсөн гэх юм уу. Гэтэ яг одоо ядаж минь болох байгаа болохоор тэгээд ядаж нэг хүн надад одоо нэг хүн одоо илүү үзэн штэ гэж бодож байгаа болохоор нэг хүнд одоо би ингээд яг ингээд шинээр танигдж байгаа учраас ер нь бол бас энэ дээр анхаарах хэрэгтэй байгаа. Тэгэл би ийм л хүн гэл яг байгаад байж болохгүй шүү дээ. Ер нь бол сайжрал явах хэрэгтэй. Тийм болохоор хичээнэ болох хаа чадах хаа. Тэгэхээр яах нь ямар ч ясан ойрын хугацаанд тэр бичлэгээ хийх нь байна. Тэрийг ер нь айгүй хурдан оруулах гэж бодож байгаа. Тэгээд хоцлоо бай. Тэгээд орой тарах болохоор гол нь орой бас сэрүүхэн бол. Ер нь сэрүүхэн байгаа. Тэгээд жоохон бас дараад байгаа. Одоо 9 болж байна. Би 10-аас гэрээсээ гарах хэвээр. Одоо юу хийх вэ? Нүрээ бодох хэвээр шүү дээ. Айгуу. Камер дээр бол та нарт юусаа анзаарахгүй заяа. Яг ингэж надтай боддоор л уулздгүй юм байна. Ингээ миний одоо хэр улаан хацараар тэгэнгүүтээ хэр сэвх хэр батга ерөөсөө ингээ та нартай ажиглахгүй. Чимээгээ. Яа ямар гоё юм бэ нэг тийм ямар гоё гэрт ингээд тийм тий нэ залуу хүлээж байгаа юм шиг санагдаад ах юм. Манай хөргөгч ирсэн гэсэн. Тэгээд би одоо ажилласаа тараад очиж үзэх чинь. Нөгөө нэг манай найз яг гэр онгойлгоод тийг оруулсан болохоор би хөргөгч хараг байгаа. Тэгээд бүгд өөрөө орцгоё. Би юу яасан өнөөдөр цалингаа авсан. Тэгээд номын дотор үсээ цуглуулаа явж гин. Чанмал авах гээд ямар чанмал авахаа мэддэггүй. Нөгөө имэнэрийн гэрээд явдаг нөгөө хүнс цуглуулахад хийдэг нэг тор байдэн штэ. Гэтэ доороо дугаатай. Яа тийм тор хэрэгтэй юм байна заяа. Би ингээд ёо. Би нэг өглөөний цай авсан бохгүй юу? Өглөө идэх юм тэгээд одоо очоод нэг хоол их материал энтер. Тэгсэн чинь яа ийм болчихлоо.
Тэгээд 2 ундаа авсан. Тэр бас нэлээ хүндах шиг байна. Айгу. Яа. Би өнөөдөр ажлынхандаа хүртэл би хөргөж авсан. Бүгдэнд нь хэлээд. Зөвөр ингээд цаанаасаа тэгэж хэлмээр санагдчихсан. Нет. Баярлалаа. Сайн уу гэрмэн? Гэртээ тавтай мөрөл. Би нэг одоо 6 сарын биш 5 сарын 29-ноос эхлээд ингээд 2-7 хоногийн зайтай байна уу? Тиймэрхүү л ах. Тэрнээс багч гэж магадгүй. Тиймэрхүү зайтай 300 гаруй мянган төгрөг төлж ер нь л өрийн дагдвал дуусах хэвээр. Ганц төгрөг төлөөг байгаа. Яа, тааш гэхдээ сонир байна уу? Хоос үлдөгч харуулж маруулаад байгаа нь. Гэтэ нөгөө тэр олон том хөлдөгч дотроос энэ болохоор ингээд амар том харагдсан байхгүй надад л. Тэгээд энд хүрээд ирсэн ч амар бас тийм ч том биш юм шиг санагдчих. Ямар гоё юм бэ? Ийм гартай байгаад намайг тэрвэрдэг байсан бол гоё байхгүй. Яй. Танаас жоохон харуулчих. За ингээд хайлаа. Гэтэ ер нь би энийг хэрвээ зүгээр ингээд цаашдаа ашиглахгүй байх юм бол би юу яа. Одоо хэрвээ ингээд жил ашиглаж агаад ч юм уу. Нэггүй би яг дараагийнх нь хэрвээ би хөлбөр бол гарсан байгаа. Яг гэрлүүгээ явуулж магадгүй. Ямар ч тач юу ч болсон ихээ төлбөрийн төлчий. Тэгээ яг өөрийнх болсны дараа яах их шиг дээ. Ямар ч байсан хэрвээ гэх юм бол тэгэндээ гэж бодсон байгаа. Би телевизэрнийхээ тавир хэсгийг бүр ингээд цааш нь балкон руугаа шахаад тэгээ яг энд ингээд нэг зай гаргаад өгсөн байхгүй юу? Одоо манай галтайгоо шууд ингээл цаашгаа ингэж ороод байгаа гэсэн үг. Тэгээ бүр яг энд нь таарсан байвал яах вэ? Ямар хөөрх юм бэ? За. Одоо ингээ хойлоо миний эрүүл мэндэд анхаарэ. Гоё эрүүл хавахтэй. Яа. Гоё юм бэ. Та нар гайгүй заяа. Одоо цонхоор намайг хүн харж байгаа бол бүр ингээ амар сонио харагдсан заяа. Яй. За. Зүгээр тортой мортой юм а зүгээр тийш шидчихдэг нас. За тэгэхээр бүгдөрөө. За гэртээ тавтай морил. Тэгэхээр манай гэрийн дүрэн болоо. Хөөе. Бүгдөрөө хамтдаа цов их үү? Та нар юу гэж бодож байна? Та нар цов хиймээр байна уу? Юу яагаад? Энэ манай галтайгаа бүр яг наддаа л таарсан. Амар цомхоо. Ингээд мэдээж хэрэг плет гаргаад усаа одоо хаашин тавьдаг болно. Уул нь яг хөлдөөгчний хэсэгт тавьдаг гэсэн байна. Би энэ хэсэгт тавиул тавих хэрэгтэй байна л да. Танарыг яг хаан тавих би мэдэхгүй учраас бүгдрөө газар тавьж үзье. За яг ингэ байж зэ. Арил хамгийн анх ингээд нэг зоомтой цовыг хийж өгөөд тэгэл одоо тэр чин 3 жилийн өмнө шүү дээ. Тэрнээс хойш ерөөсөө цов мөн ч одоо ямар нэгэн тийм ногоотой хоол идэхэр бол нэг тийм төмөс сонирн биш болсон заяа тэрнээс хойш мэдэхгүй. Тэгэл одоо нэг хоол идэнгуудаа луулахад болно гэж бодсон болсон байсан. Би сайн нэмээ орчоод тэгснээ бас нэг өөр дэлгүүр орсон байхгүй юу? Тэр дэлгүүрт айгуу царайлаг тасалсан хэрцсэн гурил байсан. Тэр нь болохоор нөгөө юу яцсан? Хүнсний будгаар бодсон юм болоо яасан болоо? Ямар ч өөр юу ямар хөөрхөн алаг тийм хэрцсэн гурил заа.
Тэгээд цувь ихээр царайлаг харагддаг. Дээр би чимгээтэй хийж идээд тэгээд үеийн ямар царайлаг харагддığım гээд бодсон байж байгаад сая би бүр нөгөө тортой хүнд юм ач хэрээд тэр дэлгүүр рүү явлаа. Бас тэр гурилыг авчий гэж бодоод тэгсэн чинь даанч тэр гурил байсангүй. Зүгээр натласаа л зүгээр гурил авдаг байж гэж бодоод гарч ирлээ. Би сая нэг таксинд суугаад заяа. Тэгсэн чинь таксиных нь хүн ингээд мөнгө авахгүй гэд. Такси чинь такси биш болсон юм шүү. Одоо мөнгө олохын тулд ажиллаад такси максинд яваад байгаагүй юм уу? Зүгээр л уйдахаараа таксинд явж идэг тий. Энийг өөртөө наадаг байсан юм шүү дээ. Би ингээд шууд цаанаас нь ямар олон юм бэ? Гэт наагаад ирдэм мах гэж бодоод байдаг байсан шүү дээ. Нөгөө нэг бараг гэлхүүлдэгч чадсан дээр байдаг байсан болохоор. Энэ юу юм бол? Энэ ямар сонирхолтой юм бэ? Надад самшиг л харагдчихэв. Мэдээж иргэсэл хүч юм байна. За. Бай манайх. Дараагийн бичлэгээр уулзъя. Оюунлаг сургуулиас мэдчилж байна. Сая амар хөөрхөн ер нь удирдах халбан тушаалтай мó эсвэл ингээд энд багшилдаг хацаа нэг хүн ингээд чи нөгөө нэг герман амьдарч ирсэн болоо гэдэг охин мөн үү би чиний вологыг үздэг шүү гэд. Тэгээд намайг твэрсэн. Би борснаа цаад. Ямар хөөрх юм бэ. Тийм тэгээд баярлаа. Өөр гоё болчихлоо. За би бичлэгээ хийгээд үргэлжлүүлээд л байгаа. Би хийх болоо.